Сайн уу найзуудаа. Яа, өнөөдрийн дугаараар бид хоёр Vipassana бэлтгэлийн талаар ярих гэж байгаа. Удаан удаагүй байжгаад тэгээд Бадмаа сая Vipassana бэлтгэад яваад ирсэн. Тэгээд энэ талаар туршлагаас нь хуваалцах гад бичлэг эхлүүлж байна. Тэгээд бичлэг үзэж байгаа өглөө өдөр оройны бүх мэндийг та нартай хүргэе. За Vipassana бэлтгэл гэж mindfulness-ийн Oxford-ийн mindfulness бэлтгэлийн талаар бас ярих гэж байгаа биш амжаагүй юм байна. Тийм байна. Тэгвэл тэрийг суур болгоод танилцуулаад ер нь бэлтгэл гэж юу вэ? Чи өмнө нь яг бэлтгэлийн талаар юу гэж ойлголттой байсан? Тэрийгээ ингээд mindfulness гэдээ явсан, дараа нь Vipassana гэдээ явсан. Энэ туршлагуудаасаа ингээд нэг нэгээр нь зэгцтэйгээр ингээд гоё тайлбарлаад өгөөч. Би одоо юу ч мэдэхгүй хүн гэж чи зүгээр намайг төсөөлөөд зүгээр бэлтгэл гэдэг маань ийм зүйл юм. Ягаад хүмүүс дурлах болсны ямар төрлүүд байдгийг тэр талаар нь яриад өгвөл. Яг нэг ягийн 8 хүчийн нэг нь Даяна буюу бясалгал байгаа тийм. Тэгээд бясалгал дотроо бол маш олон төрөл байдаг. Тэгээд одоо жишээлбэл энергийн чакра нэг гэдэг юм уу. Эсвэл бас нэг төвлөрөх байна. Одоо Vipassana тэгээд бас энэ mindfulness гэдэг бас Oxford-ийн mindfulness гэдэргээд бас дотроо маш олон төрөл байгаад байгаа. Тэгэхээр зэрэг эцсийн яг зорилго нь ер нь өөрлөгөө өмгөх, төвлөрөх, сэтгэлийг нэгэн үзүүрт болгох, өөрийгөө удирдах сурах, өөрийгөө ажиглах тэр одоо зорилготой өөрийгөө удирдах те энерги одоо жишээлх юм бол таньж мэдэх, удирдах гэсэн хоёр үг л надад одоо сүүлийн хугацаанд одоо энэ бэлтгэл гэж юу вэ гэж одоо хэлэх юм бол тэр зүйл гэж бол хэлэхээр байгаа даахгүй хоёр үгээр тодорхойлох юм бол тэгээд татгшаага өмгөх өөртөө төвлөрөх тэгээд сүүлийн жилүүдэд бэлтгэл ингээд одоо олон нийтийн анхаарлыг татаад илүү бэлтгэлээр явж байгаа юм болохоор зэрэг нийгэм ингээд илүү бужигнантай хүмүүс ингээд стресс ихтэй болоод байгаа шүү дээ. Тэр үндсэн бас шалтгаан байж магадгүй. Нөгөө талаар бас нөгөө нэг өөрийгөө таньж мэдээ гэсэн одоо зорилгоор бас ингээд бэлтгэл илүү хөгжиж байгаа гэж хараад байгаа. Миний хувьд болохоор зэрэг йогийн багшийн сургалтанд яваад яг анх бэлтгэл хийж үзсэн. Тэгээд одоо йогийн багшийн сургалтын дээр зүрхэн өртний бэлтгэл ч юм уу янз бүрийн төрөл бүрийн бэлтгэлүүдийг хийж үзсний дараа баг ингээд өөрийнхөө бие дээр өөрийнхөө одоо сэтгэл зүйдээр анх удаа ирж одоо үдсэн юм шиг санагдаад тэр нь баг ингээд баг зочирдмаар санагдчихсэн учраас ер нь надад бэлтгэл маш их хэрэгтэй байна. Дээрээс нь нөгөө нэг сэтгүүлч улс төр судлаач мэргэжилтэд дандаа хүмүүстэй харьцдаг, гадагшаагаа чиглэдэг ер нь л ингээд стресстэй сэдв нь өөрийнхөө амьдралыг ерөөсөө бараг сонирхгүй, өөрийнхөө биеийг сонирхгүй байж нийгмийн асуудлуудад санаа зовдөг, хүмүүс санаа зовдөг, дандаа гадагшаага чиглэлтэй гэдгээ анзаараад тэгээд яг йогийн багшийн сургалтанд сууж явах үедээ бэлтгэл хийж үзээд бараг л ер нь амар зочирцсан. Тэгээд анх удаа өөрийгөө бараг ингэ толинд харж байгаа, царайгаа толинд харж байгаа юм шиг татгшаага өнгөж үзсэн гэж хэлж болохоор тэгмүүдээ чи нөгөө нэг мэдж байгаа шүү дээ. Ер нь бол асана буюу йогийн бас нэг төрөл биеийн байрлал татгал хөдөлгөөнийг яагаад одоо хийдэг вэ гэхээр зэрэг йог бол эцсийн дүндээ бясалгал хийхэд зориулж биеэ бэлдэж байгаа тэр нэг хэлбэр өөрөө өөртөө нүүр тулж те ингэж төвлөрч суухын тулд биеэ ингээд нөгөө хөдлөхгүй яг ингээд тэгтээ биеэсээ ангижрахын тулд бол йогийн асанаг хийдэг гэж хэлдэг. Тэрийг бас яг сая Vipassana бэлтгэлд явж байхдаа бүр яг мэдэрсэн. Гэтэ ингээ нөгөө зэгтдээ ярих юм бол өнгөрсөн йогийн багшийн сургалт төгссөний дараа бол ингээд юу гэж бодсон бэ гэхээр бэлтгэл одоо надад маш хэрэгтэй байна гэж бодсон боловч бэлтгэл хийгээд суухаар зэрэг бие хичээлэх ч юм уу аль эсвэл одоо нөгөө мэдрэмжүүдтэйгээ нүүр тулахаар зэрэг сэтгэл санаа одоо сэтгэл хөдлөл маш их гарч ирэх одоо өмнө нөгөө нэг өөрөөсөө цутаад ч юм уу аль эсвэл өөртөө ямар мэдрэмж төрж байгааг таньж мэдэхгүй одоо ингээд дотроо хоригдлуулсан байх ч юм уу иймэрхүү зүйлсийг ингээд хараад 12 сард яг хуваар гаргаж ирсэн байхгүй юу ингээд за би ингээд оройд одоо 30 минут ингээд өглөө бэлтгэл хийн гээд тэгээд яг 12 сарын сүүлээр би маш их стресстэй бараг ингээд одоо би ингээд ер нь бэлтгэл надад зөхгүй байх шиг байна гэж хэлчихсэн те ингээд бараг л ингээд бараг уумар санагдаад гэдэг шиг тэгээд
Би юу гэж бодсон бэ гэхээр би нөгөө чиний нөгөө яг хэлчихсэн зөвлөгөө асанаагаа сайн хийгээд байна. Одоо нөгөө цаг нь ирэхээр юм ингээд болно. Тэгэхээр ингээд хит өөрийгөө битгий хүчлээрээ гэж хэлчихсэн. Тэгэхээр зэрэг бяцлал хийж байгаа хүмүүс бас таагүй мэдрэмж төрөх нөгөө нэг одоо тий болохгүй байвал одоо зөрчилдөхгүйгээр илүү хөөжөө тавиур тусааны төлөвлөгөө болгож хэрэгжүүлэх ёстой байна гэж бодоод тэгээ Vipassana бяцлагалд анх 2018 онд явъя гэж бүтгүүлжсэн байхгүй юу миний хувьд. Тэгээ тэр үед би нэлээд хүнд өгдсөн антибиотикийн эмчилгээ хийлээ. Тэгээ энэний нөгөө жил нөгөө эмчилгээ гэсэн учраас энэний нөгөө сэтгэл гоцолтой аюулгүй ордог. Яг антибиотик ч юм бас нөгөө сэтгэл гоцолтой орох нөлөөтэй тэр нэг аюул тэндээ байдаг гэдэг. Тэгээд би яг бүтгүүлснийхаа дараа яг одоо цагаан хоол идэн тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол одоо миний бие дийлэхгүй байна гэж би бодоод цацалж хичээлсэн. Тэрнээс хойш ингээд бяцлагалд хамрагдсан бяцлаглалын нөгөө пэйжийг анх таахсан Vipassana гэдэг Facebook дээр те Монгол халбын ясны төвийнхэн хуудас байгаа бяцлагал юм гээд байгаа. Тэгээ нөгөө мэдээллүүдийг аваад ахаар нөгөө төгсөгчдийн зурагч юм уу хүрээлэн байгаа хүмүүсийн яг тэр бяцлагалд явсан хүмүүс дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг ажиглаад исэн ингээд илүү тайван одоо өөрийнхөө одоо зорилгыг таньж мэдсэн ч юм уу мэдээж ингээд нэг юм хүн нэг ингээд байдаг шүү дээ мэдрэгддэг. Тэгээд тэр бяцлагч гэсэн хүмүүс ер нь л нэг өөрчлөлтүүд байгаа юм шиг надад санагдаад ажиглаад байж байгаад битүүхэн дотроо ингээд бяцлагалд явъя да гэж бодоод ташлуулаад ирсэн гэсэн. Тэгээд яг цаг нь болно гэдэг юмд айгуу тийм тэгдэг болсон. Тэгэхээр зэрэг нөгөө хүмүүс ингээд одоо мэдээлэл одоо энэ бичлэгийг хийж байгаа зорилго нь баа нэг хальт явж байгаа л ийм байт юм байна гэж дутууч гэсэндээ сонсч ирсэндээ нэмэлт ингээд хоригдлагдаад байсагаад нэг юм дүүрдэг байж магадгүй. Тэгээд нэг талаасаа одоо йогийн багшийн сургуульд ч нөлөөлсөн нөгөө талаасаа нөгөө нэг миний хүрээлэн байгаа хүмүүсээс яг Vipassana-д явсан хүмүүс ч нөлөөлсөн. Тэгээ нөгөө талаасаа бас би өөрийгөө тодорхой хугацаанд бэлдсэн юм шиг санагдаад байгаа байхгүй яг энэ зүйлд ч юм шиг тий. Тэгээд би бас нэг юм шууд асуумаар санагдчихлаа. Vipassana-га төр байж агаад сая түрүү нөгөө Oxford-ийн Mindfulness гэдэг бяцлал чи сууж байсан да. Тэр бяцлал яг ямар байв? Юугаар онцлог байсан бэ? Тэгээд дараагийнх нь болохоор яг Oxford-ийн Mindfulness бяцлал хамрагдъя гэж бодсон нь одоо Vipassana бяцлалд явахдаа бэлдсэн гэж хэлэхээр одоо зөвдөх юм уу буруудах юм уу? Яг бяцлал хийгээд хэлэхээр зэрэг ингээд маш их сэтгэл хөдлөл янз бүрийн юмнууд гараад ингээд тиймүүд яг 10 хоног нам суугаад хийн гэдэг бол биеийн ч сэтгэл зүйн ч тодорхой хэмжээний бэлтгэл шаардах юм байна. Тэгэхээр ингээд нэг хөнгөн хумгай хандаад шууд явчих биш. Одоо бяцлагын талаар судалж үзье гэсэн чинь Oxford Mindfulness бол яг бас Mindfulness гэдэг одоо санамсрын бяцлал гэж орчуулагдаад Монголд одоо санамсар төгөлдөр гэдэг одоо санамсрын бяцлал гэдэг нь ажиглах одоо байгаа тэрхүү яг тэн дээр ингээд нөгөө яг одоо яг энд гэдэг одоо үгийг хамгийн сайн сурсан. Тэгээд энд нөгөө нэг хин нямсан буу гавж яг нөгөө нэг Oxford Mindfulness-ийн удирдах явуулдаг. Тэгээд тэдний дээр би нэг сар 2 дугаар тавцсан байхгүй юу? Нийтдээ 9 хичээл ордог. Тэгээд цаг хугацааны хувьд болохоор зэрэг ажлын нэг өдөр, амралтын нэг өдөр ордог. Тэгээд Mindfulness гэдэг нь санамсрын бяцлал гэдэг дээр яг нөгөө лекцүүд нь ороод одоо чихэм самбуу багш болон Батуул багш одоо бяцлал гэдэг чинь юм хандлага гэдэг чинь юм одоо санамсар төгөлдөр байх буюу сэрэх гэж юу гэсэн үг вэ? Бяцлал хийхдээ юунд анхаарах юм? Тэгээд одоо биеийг одоо толдох, амьсгалын одоо амьсгалаа толдох одоо тэр болгоныг ингээд нэг системтэй яг 9 хоног заагаад өгдөг. Тэгэд миний бодлоор 50% нь практик, 50% нь өөрөө онлайн хичээлүүд байсан байхгүй юу? Одоо жишээлх юм бол таагүй үйл явдлын календар ч юм уу ингээд нөгөө хичээлүүд нь ингээд одоо нэр нь бол тийм байдаг. Тэгээ 9 хичээлийн төвшөлөөр зэрэг өөрийгөө хайрлаж туслахч гэдэг юм уу. Тэгээ бид нар яг ингээд өөрийгөө одоо Mindfulness тасгалын яг 9 хичээлийн үр дүнд та яг ямар үр дүнд хүрэх вэ гэхээр зэрэг юмыг ингээд санамсар төгөлдөр олж харах, тэгээд өөрийгөө ажиглах, одоо байгаа цаг хугацаанд юмсыг нөгөө мэдрэх, тэгээд өөр дээрээ төвлөрөх
би яг ингээд нэг хичээл дээр нөгөө бясалгал суусныхаа дараа авахд явж байгаа баг нар ийм байдаг үлээ ингээд яг нөгөө бүх юмыг ажиллах ингээд бид нар ч баг ингээд автомат жолоодлогоос сэрхүү гэдээ бас нэг хичээл байдаг. Тэр нь ингээд бидний бүх үйлдэл ингээд автомат болцсон. Тэгээд одоо жишээл нэг кофе уулаа гэж бодоход амтыг нь мэдэрдэггүй үнэр тэнгууд бүр ингээд амьдралыг яг амлах яг одоо амьдралын яг гол утга учир чинь ингээд зүгээр л ингээд нэг амжилт ч юм уу аль эсвэл мэдэхгүй байна. Нэг юм хэмжигдэхгүй аль эсвэл тодорхой ойлголт зөвхөн оюун санаа гэхэр чинь бид нар нэг роботоос ялгахааргүй бол чи надад нэг гоё жишээ ярьжсэн да нэг үзэн амтыг байгаа. Чи тэрийг нэг манай бичлэгт хуваалцаач тэр надад маш сонирхолтой жишээ байсан. Тэгсэрнээсээ маш ингээд надад илүү нэг ойр төссөн жишээ байсан. Тэгээд тэр талаар яах вэ? Тэгэнгүүт яг ингээ амьдралыг амтлах агшин хорон бүрийг бүр ингээ мэдэрч ингээд тэ амьдрах гэж тэгсэн чинь анхны хичээл дээр ингээд нэг ширхэг үзэм одоо үзмний бясалгал хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд үзмний бясалгалаа нэг ширхэг ингээ үзмнүүд ингээ тараад өгсөн. Тэгээ тэр үзмээ ингээ мэдрээд ингээд би тэгээ ингээ нөгөө үзмээ гэсэн чинь бараг ингээд тэ ийм зөөлөн байд юм байна. За жаахан нэлцгаа байд юм байна гэж. Тэгээ үзмээ сонс гэд тэгээ ингээд үзмээ нэрээ ингээд хасаж ингээд бараг эн чин нэрээ юм ялцхай очиод ингээд одоо тий ингээд сонсож байгаа юм байна гэ бараг нөгөө төгөөр ингээд бүр одоо ингээд яг янгот миний аманд ингээд арааны шиг засаад байгаа байхгүй юу. Тэгээ бүр ингээд яг тэр үзэн ингээд бодогдонгод бараг ингээд 5 метр хөө маань бараг тэр дурсан ч надад амар тод. Тэгээ ингээд үзмээ бүр ингээд нүдэн ханжаад ингээд бүр сонсоод одоо ингээд чимээл одоо надад сонсогддог. Тэгээ ингээд өнгийн хараад тий та нэг жаахан ягаан туяатай юм байна. Гэрэлт ингээд харагддаг юм байна. Гар дээр ингээд харагддаг юм байна. Хатуу имэрхээр ингээд юм байна гэх тэнгуут ингээд мэдрээд одоо тэр миний гартай үзэм яаж шүргэлж байгааг мэдрээд тэгээ ингээд сонсоод хараад мэдрээд тэгээ ингээд аман дотор үнэрлээд тий тэгээ нэг юм нэг гой зөөлхөн үнэртэй юм байна шүү дээ үзэм чинь тэгээд нэг юм чихэрлэг үнэр гэж бас тусдаа байдаг байгаа байхгүй. Тэгээ ингээд аман дотроо яг ингээд хийсэн чинь багшийн яг хэлсэн нь за үзмээ шүдэрээ мэдрээд тэгээ жавжаа мэдрээд ингээд хилээрээ мэдрээд гэсэн чи барыг бүр нэг үзэн мэдсэн чи барыг ингээд бүр цагдаад ингээд бүр ингээд насаараа үзэн мэдсэн юм шиг надад санагдаад тэгээ ингээд тэр үзмийг бүр ингээд яг гарааны яг эндээс ингээд миний сүлс ингээд асгарч байгаа нь мэдрэгдээд тэг хэлний үзүүр ингээд баг ингээд аман дотроо нөгөө үзмээрээ сайхан нөгөө ингээд бүгдийг ингээд мэдрээд тэгээд тэгсэн чинь ингээд хотоогоороо үзмээ залгиж байгаагаа мэдрээд ингээд ёо үзмэн дээрээ бүтэн ингээд төвлөрч үзсэн чинь яг дараа нь бодоход нэг удаагүй 2-3 минут л болсон баг. Гэтэл одоо ингээд яг тэр үзмийг ярангуут миний ингээд 10-ны шүс ингээд асгараад үзм яг ийм амттай. Тийм дурсамжийг бүтээсэн байна. Тэр мэдрэмжийг чамд өгсөн байна. Яг ийм амттай, яг ийм үнэртэй, яг ийм чимээтэй. Тэгээд бүр яг ингэж амттагддаг гэд хүн чинь нөгөө 5 метрхөө байдаг шүү дээ. Тэгээ ингээд тэр үзмийг бараг ингээд байж ах үед энэ үзм бараг тэнд ингэж ургасан байх те. Үзм чинь урахын тулд бараг л нар салхи гэдэг нэг юм бодох биш ингээд бараг ингээд нүдэнд харагдаад байгаа юм. Яаж хатаасан байх уу гэдэг юм байна те. Тэгээ ингээд яг үзмний бясалгал бол дараа нь тэгээ бид нөгөө хэлсэн бясалгал гэдэг яг төвлөрөх тэгээ мэдрэх тэр зүйл аахгүй 5 метр хөвөө тутагш чиглүүлэх тэр зүйлс байгаа. Яг нэг үгээр илэрхийлэхэд бол би хэлж мэдэхгүй байна. Ерөөсөө л энэ нэг юм одоо хийж мэдэрч үзэх одоо хүн болгонд өөр амтдаг гэж хүн болгонд өөр сонсогдсон байж болно шүү дээ. Хүлээн авах өнцгөөс нь хамаарат. Тэгэхээр амьдралыг амсахгүй гэдэг байгаа чинь яг энэ юм байна. Тэгэхээр нөгөө нэг ганцхан одоо ингээл завил суухаас гадна эцсийн дүндээ бид нар нэг кофе ууж байгаа бол одоо энэ ядаж энийг эндээ байгаад одоо нэг юм бүлээ юм байна тий. Амт нь яг бидэрт яг яаж мэдрэгдэж гэн гэдгийг одоо мэдрээд хэлэхээр агшин хорон бүр ингээд дүүрэн болоод эхэлдэг. Тэгээ ингээд одоо даалгавар гэхээр олон удаа сэрэх гэдэг одоо тий би яг бясалгал одоо тэр үзэн мэдж байгаа шиг амьдралын агшин хором тутамд одоо хандаад хэлэхээр бүр тэр зүйл ингээд нэг юм одоо нэг өдөр маань бүтэн ингээд баяжаад тэгээ ингээд амьдралын утга учир нь илүү мэдрэгдээд байна шүү дээ. Би харин яг чамайг тэрийг хэлсний дараа айгүйх гэж бодсон байхгүй юу ингээд одоо бид нар ингээд амьдралыг айгүй богинохон гэж ярьдаг тий. Бид нар ингээд өдөр хоолоо эзэн байсан ч гэсэн заримдаа өчигдөр юу эзнээ ч сандаггүй тий. Өчигдөр ямар хүнтэй уулзаад юу ярьснаач бараг санахгүй тохиолдол байдаг. Тэгэхээр тэр хорон мөч бүхэнд анхаарал маань хэрвээ яг тухайн мөчтөө байсан бол тэр бүхнийг ингээд санджаах байсан байгаа байхгүй юу. Яг чиний нөгөө үзэн мэдж яхаар үе процессыг одоо мэдэрч байна. Тэр шиг одоо бид нар ингээд амьдралыг илүү нөгөө нэг чанартай болгож
илүү нөгөө нэг ингэж нөгөө гүн уусаж дотор нь амьдрах илүү сэтгэл заасан юм шиг надад санагдсан. Тэгээ би ингээд зүг ойлгож зүг байгаа. ойлгож тэгээ өөрчлөлт гарсан үр дүнгуудыг одоо ингээ яг бодит үр дүнгуудыг хэлэх юм бол одоо жишээлх юм бол олон удаа сэрэх гээл даалгавар байгаа шүү дээ. Тэгээ би нөгөө нэг олон удаа сэрэх гээл гэхээр ингээд бидний автомат болоод толгой дээр тавиал амар их бодлоод бидний толгойд орж ирээд амьдралыг өрөөсөө амсаж мэдэрч туулахад болчихдаг юм байна л да. Тэгээ ингээд явж чад нэрээ юу илээ гэж бодоод ингээд сар ингээ нарыг ч гэсэндээ ингээд одоо тэ мод гэх ингээд өрхний юм ингээд ажиглаад тэрийг ингээд одоо тэ элдв одоо нэг юм бодлын төсөөлөл нөгөө ягаан шил эсвэл одоо сэтгэл хөдлөлөөрөө занхруулчихгүй яг байгаагаар нь мэдрэхэд ингээд нөлөөлөхөд би ингээд нарыг яг үйл ингээд яг тэр ингээд ангиас одоо бяцлаглаасаа гараад ингээд гэрлүүгээ явах замдаа ингээд уцаа унтраачаад яг ингээд одоо цасыг те нарыг тэгээ тэнгэрийг тэг ингээд яг ингээд агаар яаж минь ингээд хамраар орж гарч байгааг ингээд мэдрээд гэрлүүгээ ингээд алхаад тэгээд яг цагаан гарсан чинь гэр одоо бэлээ одоо хөдөлтийн төв хоёрын хооронд нэг 15 минут болсон байхгүй. Тэгсэн надад бараг нэг 15 өдөр алхсан юм шиг санагдаад тэгээд гэртээ ороод би ингээд зүгээр ингээд гэрээ ажилласан чинь манай опо юм болоо. Бараг би ч нэг энд амьдэрдэг гэлээ бараг. Тэгээ нөгөө ингээд аягаа ингээд бариад ингээд бас би яг энэ аягийг тэгж бодож авч ирсэн тий. Ингээд би энэ нэг ингээд амар хичээж ажиллаж хөдөлмөрлөж өөрийнхөө хичээж зүтгэж ажилласан мөнгөөрөө тий ингэж аваад нэг юм энерги нь юм шүү дээ гэж байгаа юм шиг. Тэгээ цайгаа ингээд зүгээр л ус хийгээд усын мамттай байдаг лүү гэдээ амнацаад ингээд яхад би бараг тэр нэг үзэм тэр нэг ус хоёрт бүтэн цатчихж байгаа байхгүй юу. Бүр ингээд тэгэхээр зэрэг багшийн хэлдгээр бяцлал одоо mindfulness Oxford-ийн mindfulness хамрагдсан хүмүүс дээр нэг судалгаа хийсэн байдаг юм байна л да. Тэгэхээр зэрэг хоолны туршил ингээд тийм хүмүүс нөгөө их идэх эмгэг гэж байдаг тийм. Тэгэнгүүт ингээд хоол зөв эрүүл хооллоод тэндээсээ таашаал авдаг болоод нөгөө нэг хооллох юм аяг хоолж байгаа хэвчээ бас бодол нь өөр газар байна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт зүгээр л идээлээ тэгэнгүүт нөгөө мэдрэмж нь алдагдчихгүй хүн цаснаа мэдгүй тийм. Тэгэхээр бид нар нөгөө нэг юмыг ингэж нөгөө мэдрэмжээрээ их цаддаг. Амьдрал ер нь л хүний яг мэдрэмжээр суурилт юм байна. Мэдрэмж маань бас ингэж надад бас нэгэн бодогдлоо уучлаа. Тэгээд би ингэж сэтгэлээр унахаараа ингэж стрессгээр хоолоос гарчдаг байхгүй юу. Тэгэхээр магадгүй тэр тэгэхээр унаад зовоож байгаа зүйл маань миний нөгөө нэг хоол идэх туршил мэдрэмжийг маань дарчдаг гэсэн үг юм байна. Тэгэнгүүт би тухайн хоолыг идэхээ болчоод ингээд яваад идэх гэсэн үг юм тийм үү. Тэг би надаа ингэж санагдсан. Тэрнээс хойш ямар нэг юм яг цэвэр тунгалаагаар нь харах нь тухайн зүйлийг хүндэлж байгаа хүндлэл. Одоо жишээлх юм бол би чамайг миний найз байхад ийм байгаасаа гэж хүсчээд төсөөллөөрөө хандаад идэх ч юм уу. Аль эсвэл ажил дээрээ стресстэй стресс. Аль эсвэл ингээд нэг юм хүлээлтээсээ болоод чамайг яг байгаа байдлаас чинь замхруулж харж байгаа нь чамайг үл хүндэтгэж байгаа хэлбэр. Чамайг яг хүндлээд хайрлаж байгаа бол би ингээд яг одоо яг л байгаагаар чинь ажиглаад тий ингээд энэ охин гээд ингээд би ингээд яг одоо цагтаа төвлөрөөд одоо цагтаа чамайг одоо яг эндээ байж байгаа нь чамайг ингээд хүндэлж байгаа хэлбэр байхгүй юу. Тэрэн шиг яг хоолоо идэхдээ бид нар бас яг тэгж хандаад байдаг гэж магадгүй гэж бодсон. Одоо хоолоо идэж байхдаа ажиллаа бодно гэдэг бол тэр хоолнд хүндэтгэлгүй хандж байгаа хэлбэр юм байна гэж би боддог болсон. Ажил дээрээ байж одоо найзлуугаа бодоод ч юм уу тий. Дэвэл одоо краша бодоод ч юм уу тий. Ажилдаа хүчээ. Тэгээ багшийн бас нэг хэлсэн юм маань таатайч бай, таагүйч бай зүйл дээр одоо яг тэр зүйлийг амсаж яг байгаагаар нь хэлж авах. Бид нар ч нөгөө таагүй зүйлээс цутаад таатай зүйлдээ зууралдаад тэгэхээр юмыг яг байгаагаар нь олж харахаа болчдөг. Тэгтэл ингээд таагүй гэдэг чинь ерөөсө хувьсан өөрчлөгдөж идэг зүйл байгаа байхгүй юу. Тэгээ миний хувьд болохоор зэрэг стресс яг юунаас үүсээд исэн бэ гэхээр энэ зүйл ийм байчаасаа аль эсвэл те одоо жишээлх юм сүүлийн одоо нэг жил хагас би ажил олгогч болоод хэлэхээр одоо те ажилтнуудыгаа нэг илүү сайн байчаасаа ч юм уу те тийм байхгүй байхаар нь сэтгэлээр унах ч гэдэм үү те нэг ийм байгаасаа гэж хүссэн зүйлээ тийм байхгүй болохоор нь бухимдах ч юм уу дутуу байгаа хүссэн зүйлээ болохгүй болохоор тэрүүндээ ингэж стресстэй тэгээ ингээд боддог тэгээ ингээд бүр сүултээ буддын шишидэн болсон шүү дээ тийм нөгөө мэдж байгаа намайг тэгээ ингээд яг миний нэг таньдаг хүн одоо хар залуугаараа яаж зовхороо ингээд те одоо йог бясалгал одоо буддын шингээ явцдаг байна гэд миний амьдралын яг нэг 20% л энд зарцуулагдаж байгаа. Энэ бол миний ихтгэл үнэмшил байгаа ч гэсэндээ ингээд бид нар энэ амьдралд амьдрахыг байгаа зүйлтэй амар амгалан байх хэрэгтэй байгаа л байна л та. Тэгээ би магадгүй тэндээс яг энийгээ олж авч байгаа байж магадгүй. Гэхдээ яг магадгүй ингээд шашин
хит хэмзэг ханддаг. Одоо миний хувьд гэх юм бол одоо шишин гэхээр одоо нэг лам дэвтэй хүмүүс байхаар юу илээ гэж зайгаа бариад тиймдээ ч магадгүй яг шинжлэх ухаанаар батлагдсан Oxford Mindfulness гэдэг хөтөлбөрт анх одоо хамрагдах шийдвэрийг гаргаж байгаа байхгүй. Одоо энэ бол яг шинжлэх ухаанаар батлагдсан юм байна. За энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн стрессийн түвшин буурж байгаа юм байна. Хооллох юм аяг ирүүлж байгаа юм байна. Анхаарал төвлөрөл сайжирсан юм байна гэдэг өнөөдөр чинь нэг судлаад тэгэнгүүт нойрны одоо deep sleep-тэй нойрны чанар сайжирсан юм байна гэдэг нөгөө нэг үндсэн бодит өгж байгаа үзүүлэлтийг нь хараад би яг тэр бяцлалд явъя гэж өрнө шийдсэн. Нөгөө бид нар чи хит их болгоомжтой болсон тийм. Тийм нэг тэгээд дараа нь тэрэн хамрагдсныхаа дараа би юу гэж бодсон бай гэхээр нөгөө нэг яг туйлаа нөгөө ярьжсэндээ анх нөгөө нэг яг тэр энерги кундалини энерги гэж ярихад би одоо яг хаа сууж байгаа юм бол нөгөө эртний ойлголт гэхээр бүр яана одоо тэг ингээл одоо барин найзад даяаргаар өнгөө олчих гэдэг нурууны ард одоо тэг могоос ирээд тэр нь тархинд очиод ирчвэж нэмэгддэг тэг ингээд нарны мөргөл гэж ярьсан байхаар ингээд нэг одоо чашны зан үйл үлдээд байгаа гэж ойлгох гэдэг тийм. Яг анх сонсоход нэг жоохон нөгөө сонсож байгааг болохоор угаасаа чинь жоохон юм танил бас санагддаг. Тийм. Тэгээд миний бодлоор нэг яг нэр нь одоо бяцлал бол ингээд үр дүнтэй байна гэж шийдвэр гаргаад тэгэнгүүтээ бяцлал хийгээд үтгэр чимээс ингээд амар хямрах сэтгэл хөдлөлүүд гарч ирэх ч юм уу ингээд өөрөө ингээд нэг л тийм анх бол ингээд юу олохгүй байхдаа ч юм уу нэг л ингээд болж өгөхгүй байх үедээ бараг л одоо яна галзуурч байгаа юм шиг зүтэй гэж бодох бас зүйл одоо гарч ирж шүү дээ. Сэтгэл хөдлөлөө бид нар маш их даардаг юм гэдэг мэдээд тийм учраас ер нь жахан айц байсан учраас шууд 10 оны випашина ч юм уу яг үнэ шиг жахан имиж исэн. Бас ингээд болгоомжлдог хүмүүс ч ихэнхдээ болгоомжлол байгаа. Одоо миний таньдаг нэг зурагчин ах би одоо тэр бяцлалт ингээд сумаар байхын дааж одоо тэр лам хувцтай хүнээс нь жаахан имээгээд тэгээд хилчээлсэн. Гэтэл буддын шашин мухар сүсэг гэдэг хоёр зүйл маш ялгаатай юм биш үү гэдгийг бас би сүүлийн үед одоо ойлгоод байгаа. Тэрийг бас ингээд одоо дараалалаар нь би нөгөө ерөөсөө бэлдээгүй байж байгаад шууд өөрийнхөө юугаар хэлж байгаа учраас асуулт ивэл асуугаад ингээд яваарай. Тийм. Тэгээд тэгж болгож юуны Oxford Mindfulness гэдэг явснараа випашинад нэг бас Oxford Mindfulness бүхэн зөвшөөрөл одоо буддын шашны одоо Mindfulness буддын шашны бас нэг төрлийн бяцлал байхгүй юу санамсар ийм бяцлал чи өөрөө буддын шашнаа зуршилтай тэндээс бүх шашны уг тууныг нь халаад яг тэр нөгөө нэг юугийн одоо техникүүдийг нь авч хийж зааж байгаа нь өөрөө Oxford одоогийн нэг бүх шашны ойлголтуудыг нь халаад техникүүдийг нь тэнд Mindfulness гэдэг байгаа боловч яг монголоор орчуулсан надад яг чи санагдаад байгаа юм байна. Bias гэдэг маань ингээд нөгөө нэг ингээд хөөрч баясаж ингээд сэтгэл ингээд нөгөө маш их гоё болоод ингээд нэг тийм одоо дүүрэн болно шүү дээ тий. Тэгээд гал гэхээр тэрийг ингээд массаж өгж байгаа юм болов гэж би зүгээр тэрийг нь тэгээд чи нөгөө нэг сэтгэл санааг ингээд гоё дүүрэн болгож байгаа зүйлийг mindfulness гэдэг яг ингээд нөгөө оюун бодлыг ингэж нөгөө дүүргэж ингээ гоё сайхнаар дүүргэж байгаа юм болов гэж бас тэгвэл бас яг энэ талаар ингэж орчуулж тайлбарлаж өгсөн юм байгаа болов. Би гэхдээ бас яг өмнө их буддын шашны талаар ч юм уу тийм амар нарийн судалгаагүй байгаа учраас нөгөө дураараа шууд ярихаар бас айгаад байна. Гэхдээ тийг хаяхаар зүгээр л миний бодсон шүү. Би яг нөгөө энэ дээр бас бодлоо хэлэх юм бол яг хуу бяцлал тэгэнгүүтээ ингээд нөгөө миний бодлоор дүүрг хийхээ илүү хоосолж байгаа юм болов. Буддын шашин чи өөрөө нөгөө хоосон чанар манар гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө нэг хитрхи хэрэггүй юмар мэдрэмжээрээ амьдралыг мэдэрч чадхаа бэлчтэй байна. Тэгээд нөгөө нэг одоо professional туслах руу орох. Одоо тэгвэл 1-2 сард би mindfulness техникийнхаа дараа аль болох амьдралынхаа юм аяг болоод арай жигдрээд бяцлал хийж сураад эхлээд одоо бид нарт анх яг хийхэд ямар хэцүү байгаад хүл гараа олдгүй байсан тий. Тэрнтэй ажилласан миний хувьд бол эхлээд бяцлал хийхэд бол ивэ олохгүй юм. Гэхдээ тууштай байсны үр дүнээс нэг 3 сараас эхлээд арай ингээд нэг юм ивэ олоод цэвтрээд тэгээд энэ нөгөө нэг одоо бужигсан одоо тэг тарсан оюуныг цоглуулахгүйгээд бас одоо mindfulness хичээлийн нэг хичээл нахгүй юу. Тэр бидний оюун санааг ингээд бүр тарцсан байд юм байна. Тэрийг ингээд бидээ яаж цоглуулах вэ гэдэг талаар ингээд ярьсны дараанаас тэр ингээд техникүүд нь талхлын 5 уруу ч гэдэм үү таатай тагуул явдлын календар ч гэдэм үү тэр техникүүдийг амьдрал хэрэгжүүлээд хэлсэн чинь нөгөө ингээд би юунд дуртай юм би юунд дургуй юм би юунд бурхамдаад байгаа юм би яг ингээд зарим зүйл дээр би бурхамдах шаардлагагүй юм дээр магадгүй бага насны траума ч гэдэм үү аль буруу ойлголт хандлагаараа ингээд шууд хариу үйлдэл үзүүлчихэд байдаг ч гэдэм үү ингээд нөгөө нэг ер нь бол ингээд өөр дээрээ ажиллах техникүүдийг маш гоё системтэй
зэгцтэй наа гэж хүчж байгаа юм шиг санагдсан. Тэнгүүд ингээд би чинь бүр ингээд талаар нэг тарцсан юм байгаа байхгүй. Тэг ингээд гинт ингээд байж байгаа л тэг ингээд нийгмийн бүх асуудал ямар гинт байж байгаа тэг одоо нэг л юм амьдрал утга учиргүй санагдана. Гинт байж байгаа ер нь бараг одоо эморли дээд төвшинтэй л бараг ингээд тэг байнга сав готрол хүртэл орно тийм ер нь сэтгэлийн савлгаан дуртна. Тэр сэтгэлийн савлгаа чинь гадаад хүчин зүйл юм болон дотоод хүчин зүйлээс хөдөлгөөнөөр л нөхцөлдөж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө түрүүний бясалгал гэдэг чинь бүр нэг сайхан хоослоод өгөөд бидний юу ч нэвтрэл гарч ирсэн тэрийг мэдрээд байгаар нь амьдралыг хүлээж авахд хүлцэнгүй болгоход тусалж байгаа байж магадгүй ч байна. Тэр нөгөө гал гэдэг нь бясалгал гэдгийг гал нь магадгүй тэр сэтгэлийн хэрэг буртаа тэр болгоныг шатаадаг ч гэж бодох юм тий. Магадгүй нөгөө нэг сайн нөгөө 5 сард нөгөө йогийн өдөр болсон шүү дээ. Бас нэг юуны йога холбооныхоо байгуулсан хэрүүнээр очиход нэг багш тэгсэн байхгүй амьсгал гэдэг чинь нөгөө нэг ам тэгээд ас гал гэдэг амийг асаах гал юм аа гэж тайлбарлаж өгчээсэн байхгүй юу. Тэгээд тухайн үедээ ингээд тухайн нөгөө нэг хичээл ингээд дуусаад ингээд тэрний талаар би бараг өтөржөнгөө бодсон заяа. Амьсгал, ам асгал, ам гэх нэг тийм тийж бодож явж байгаа дараа нь яг чамааг нөгөө бясалгал центр гэдээ яриад байхад чинь бясалгал гэдэг зүйл бас ийм үг юм болоо гэж зүгээр бодоод хийжээсэ. За тэгвэл тэгээд сэтгэлийн юм юм шиг. Тэгээ ингээд сэтгэлийн витамин юм шиг. Чи бас ингээд бясалгал хийдэг штеп. Одоо ингээд яг ийм нэг ижил зорилготой. Одоо энэ яг йогийн тренингийн одоо блогууд ч байдаг. Бидний ингээд анхны ингээд бид нар ингээд йог хийгээд асана хийгээд хоорондоо маш их зөвлөгддөг гэсэн тийм. Тэрний ингээд нэг л хөдөлгөөн юм шүү байна. Энэ ингэж нөлөөлж юм, тэр нь тэгж нөлөөлж гинүү гэж. Одоо жишээлбэл би ингээд йогийн нэг стори хийгээл оруулсан чинь чи ингээд нөгөө нэг найзаа тоогоо хитрхийг чангалаад байна шүү. Тоогоо чангалаадах юм бол одоо үе мөчч өгдөө шүү гэд. Тэгээ би нөгөө өөрөө нөгөө хит оюун хүн тэгэхээр ингээд тэр нь ингээд бас одоо өвдөг болон тохоонд анхаарч хэрэгтэй. Тэгээд бид нар чинь ингээд мэдж байгаа л өртлөөсөө тэрийгээ дадал болгож хөвшүүлэх зүв байлгахад ингээд одоо нэг л мэдхэд бараг нөгөө ингээд одоо ингээд хичээж байгаа мөртлөөсөө л тухайн агшиндаа мартчих тохиолдол байдаг. Гэтэл ингээд эргэн тойронд байгаа хүмүүс ингээд яг би ингээд бид одоо йог хийдэг хүмүүсийг яагаад зураг бичлэгээ оруулаад бид ингээд гайхдаг байж магадгүй. Гэтэ ингээд би бол ингээд чиний бичлэгнүүдийг хараад эсвэл миний бичлэгнүүдэд та бүхний найзуудын маань авч байгаа хариу тэрийг ингээд ингээд хөөх нэрээ тийштэй гэдэг ингээд уран зориг аваад одоо тэрийг амьдралын даатгал болгоход хэрэгтэй. Тэнгууд одоо ингээд йогийн френцийг хийж эхэлснээс хойш тэрийн ярих чадвар сайжирж байгаа талаар бид сая ярьсан. Тэгээ ингээд би бас ингээд чамаас ингээд асуумаар санагдаад хоёул нэг нарны мөргөл ууланд гарах гэж тэгж жагаад би юу гэлээ миний найз яг ингээд өөр дөрөв төвлөрөө байж байгаарай гэдэг чинь үүнийг би бясалгал хийх гэж нэрлэдэг байгаа. Тэгээ ингээд чиний бясалгал хийх туршлагаас одоо ингээд бас би хуваалцмаар энэ одоо жишээл аштанга йогийн мэргэжил сургалтанд суусан, кундалини машин сургалтын кундалини суусан. Тэгэхээр майндфулнес өөр байж магадгүй тийм кундалини яг ямар туршлага болохоор юм. Би анх бясалгал гэдэгтээ оюутан багтаа нэг танилцчихсан. Гэтэ тэр нэг би нэмэр хичээлсэн байхгүй юу. Тэгээд багш зүгээр ингээд нөгөө сонирхолтой үднээс хичээл дээр ингээд зүгээр суулгаж агаад нэгдүгээр курс тэгээд нүдэн ханаад явлаад суугсан чинь одоо юу хийгээд байна гэж бодоод тухайн үедээ бүр амар инээгээд тэгээд би тамир хичээлсэн болохоор багштай загнуулаад гар дээр сонирх шитгэл аваад тэгээд бясалгал гэдэг яг нөгөө гар дээр сонирх хоёр ингээд бүр дурсамжтай үлдсэн байжсэн. Тэгээд дараа нөгөө нэг яг 2020 оноос эхлээд нөгөө агаар явж явдаг болоод ирсэн. Агаар явж яваад эхлэхэд нөгөө хамгийн анх нөгөө төвлөрлийн бясалгалууд явж байсан. Тэр нь болоод нэг 3-5 минутын хугацаанд амьтгал дээр төвлөрөх ч юм уу тий. Тэгээ анхаарлаа төвлөрүүлж өгдөг. Тэнгүүд тэр үед болохоор би бясалганы талаар огт мэдрэхгүй мөртлөөсөө миний ганц сурсан юм тэн дээрээс болохоор бараг 3 жилийн хугацаанд сурсан юм нь болохоор зөвхөн амьтгал дээр төвлөрч сурах болсон. Амьтгалаа зөв авч гин үү, буруу авч гин үү? Ингээд нэг жоохон үе шаттай аваад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд дараа нь йогийн машин сургалтанд нодлон жил 23 онд суухад
яг нөгөө бэлтгэлийн талаар үнцэн ойлголтуудыг багаар орж эхэлсэн, хичээлүүд нь орж эхэлсэн. Ер нь бол бэлтгэл гэж юу юм те. Тэгээд долоон хүрд гэж юу юм? Хүний сэтгэл санаа ер нь хүний хідэн бие байдгийн мах байдгийн те. Одоо нөгөө нарийн бие гэж хүртэл ярьдаг шүү дээ те. Тэр бие, энергийн бие, төвшин тэр бүхнийг яг гэдэг нь одоо бас нэгтгэл гэж бас орчуулагддаг. Тэгэхээр тэр бүхнийг нэгтгэхийн тулд бэлтгэл маш их чухал үр гүйцэтгэдэг гэдэг үгнээс өөрийгөө ажиглаад ингээд суусан. Тэгээд багшийн ярьсны тухайн үед яг амьсгал дээр төлрөө сурсан байсан болохоор бэлтгэлээ хийхдээ биеийнхаа булчингуудыг ихэд мэдэрч эхэлсэн. Үеийнүүд нөгөө нэг хэцүү байгаа хэсгүүд чинь ингээд нөгөө чангалтай байх хэсгүүд чинь өвдөж эхэлсэн шүү дээ. Нөгөө чилээл, нухаал те нөгөө буруу суудсан, дали суудсан янз бүр л байгаа. Тэгээд явж агаад тэгээд хичээл дуусаад явхад бэлтгэл ерөнхийдөө нэг иймэрхүү хүнийг нэг тайван болгодог юм байна. Гой болгох юм сэтгэл санааг ингээд нэг тийм тайвшруулчих юм байна гэсэн ойлголттой болсон байсан. Тэгээд намар болоод ирсэн нөгөө нэг юуны бэлтгэлийн кундалини бэлтгэл суусан нөгөө нэг Анжани Кумарах шиг нөгөө интегрэс бэлтгэл. Тэнд суухад ингээд нөгөө нэг 7 хүрдний бэлтгэл хийгээд кундалини энергийг сэргийлэх бэлтгэл гэж ярьдаг. Яг хүн жоохон танил бас сонсогдож магадгүй. Гэхдээ нөгөө нэг хүнийг нөгөө нэг ингээд доороос нь ахуулаад одоо нөгөө нэг доод суураас нь ахуулаад ингээд толгой хөтлөө өөрийгөө мэдрээд тэр бүхнийг ингээд нөгөө нэг сэтгэл зүгээрээ одоо өөрийгөө мэдрэн л гэж ойлгож одоо яг энгийн нэр хэлэх юм бол тийм. Тэгээд мэдээж хэрэг энергийн төвшин хүн өөр мэдрэгдэж байгаа. Тэр бэлтгэл дээр багш ярихтаа бэлтгэл гэдэг нь болохоор олон мянган жилийн турш явгчдын ирж хайгаж байгаа зүйл нь юу вэ гэхээр амьсгалаа аваад гаргаад тэгээд хэсэг хорон болоод тэр хоосон мэдрэмж байгаа штэ тий. Тэр хоосон мэдрэмжийг яг ингээд бүх биеэрээ мэдрээд яг амьсгал авах хугацаанаас өмнө гэсэн. Тэрийг бүтэн мэдрахийг ингээд олон мянган жилийн турш ингээд явгчд тэрийг ингээд ирж хайж авч байгаамаа. Тэгэхээр та нар тэрийг мэдрэх хичээгээрээ гэж хэлсэн. Тэгээд яг хөө тэрнээс хойш болоод миний одоо бэлтгэл болоод ерөөсөө ингээд нэг тийм юу ч бодохгүй зүгээр нэг юм оршихуй болоод хөрчихсөн гэх юм уу. Одоо ингээд нүдэ анаад бүх орчноос ингээд тасарчихсан. Тэгэнгүүтээ жоохон эвгүй сонсогдож байгаа өөр хүмүүс. Гэхдээ яг ингээд амьсгалаа бүгдээ ингээд авлаа, гаргалаа. Ер нь жинхэнэ тайлбар нэг юм зүгээр нэг юм одоо нэг тийм бодгол болчихж байгаа гэсэн гоё ингээд нэг тийм тэгэнгүүт ингээд би маань яаж ийн тэр үеэрдэл яг яаж ийн гэдгийг зүгээр л ингээд ажиглаад ингээд байж байгаад амьсгалч гэсэн авахтаасаа ингээд удчихсан шиг санагдсан. Тэгэхдээ зүгээр л би техникэл ярьж байгаа шүү. Яг миний тархитлахад явуулсан бодсон зүйл биш. Гэхдээ тэрний дараа өргөжлүүлээд явахаар би ингээд нэг бүтэн амьсгал аваад байгаа юм шиг бүр ингээд эргэн тойрны илүү ингээд нэг дотоор хараад байгаа юм шиг гэх юм уу. Тийм мэдрэмжийг төрүүлдэг. Яг миний бэлтгэлийн тусгад ерөөсөө л энэ Ингээд ингээд түрүүний яг нөгөө хаасан гэдэг дээр нөгөө йогийн одоо ингээд нэг асана гэхээр асана ч болохоор биеийн яг тусгад хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэгээд би нэг зүйлийг ингээд анзаарсан нь одоо бэлтгэл анх хийгээд байж хаад нөгөө миний нөгөө нуруу их өвддөг байсан шүү дээ. Тэгэхээр ингээд миний анхаарал ингээд нуруу руугаа явчихдаг гэсэн. Тэгээд дасгал хийх тусам яг биемэн нэг юм хөнгөн үд шиг ингээд би маань ингээд байхгүй юм шиг надад ингээд ялангуяа хөөрөдөөшн 108-ын дараа ингээд нэг юм бүх юм аюу хөнгөн биехаа ингээд яг ингээд би ингээд нэг юм энерги байгааг мэдрээд байгаа мөрчлөөс ингээд хоос мэдэгддэг. Тэгээд ингээд за яг энэ дээр ингээд нэг юм одоо мэрэгжлийн онцлогч гэх юм уу манайх нэг Австрийн би ч улс төр судлаачаар төгссөн. Тэгээд манай нэг юм одоо каскет байгаад тэр нэг одоо манай англи төгсөгчд улс төр судлаар сурсан хүмүүс ийм хөтөлбөр сургалтын хамрагдчихсэн чинь нэг хичээсэн байхгүй юу? Монголд ингээд бусад улсуудад ингээд тэ улс төрийн улс төрөө нэг сонирхдаггүй. Тэгээ Монголд яагаад ингээд улс төрийг ингээд аягүй сонирхож сенсацуулт юм лөө гэж хэлж хахад би ингээд амар ёгч үний хариулт гэсэн. Ингээд яг эрүүл байгаа бие махбодыг хэсэг хүнд байгаа нь мэддэггүй. Ингээд хоосон юм шиг санагддаг. Одоо жишээ нь бол миний хуруунууд байгаа, хуруу өвдөхгүй байгаасаа мэдрэхгүй байгаа. Тэгэхээр зэрэг өвдөө байгаа газараа илүү их мэдрээ тэр нь ингээ анхаарлаа төвлөрүүлээд байдаг юм байна л да. Ер нь бүр хүний үндсэн одоо тийм инстинкт чийж магадгүй. Одоо жишээлх юм бол амьдралд ингээд ингээд одоо 100 одоо сэдв миний одоо тархинд одоо тийм миний одоо ажил гэр бүлч байдаг юм ингээд одоо харилцаа найз нөхөд байдаг юм уу гэдэг олон мөчөөр салгаа шүү дээ. Тэгээ ингээд өдөрт 35 мянган шийдвэр гаргадаг гэж байгаа байхгүй юу. Ингээд бүр тэр их бодлууд бүр дундаас хүн сүргийг нь ингээд бүр ингээд
Эвэргээд дүгэлгээд харцдаг. Тэгээ нэг цагаан цаасан дээр байгаа яг нэг хар цэгийг нь олж харааддаг. Тэгэхээр нөгөө нэг бидний нөгөө нэг ингээд яг ингээд бясалгал хийхээ эхнийх нь нэг зүйл нь болохоор зэрэг хар цагаан яг байгаагаар нэлээж авах. Гэтэл амжилт амар гоё удаа байхгүй. Тэгээ дандаа л бүтлгүй юм болохгүй байгаа шүү дээ. Тэгээд болохгүй байгаа шүү дээ. Тэгээ ингээд нөгөө талаасаа ингээд таатай таагүй юм яг ижил тэгш ингэж баланс хүлээж авах. Тэгээд бас ингээд миний бие юу таагүй байгаагаа ойлгоод одоо түрүүний хэлсэн шиг аасана хийж ингэж биеэсээ ангиж гарч байгаа шиг бясалгал хийгээд хэлэхээр зэрэг таагүй зүйлээсээ ингээд одоо манай нөгөө нэг багш хэлснээр энийг айгуу гоё тэгтээ хэлээд үгүй. За одоо жишээлбэл залуу хүмүүсийн хувьд энэ нийгэмд амьдрах айгуу бас асуудлууд их байгаа тийм бид нар санаа зовох зүйл маш их байгаа. Ингээд бид нар тэрнээсээ болоод амьдралын чанарыг мэдэрч чадахгүй байгаа юм шиг одоо тийм ингээд байрны юм уу гоос тоог дахиад өө тэгэл улс төр тэгэл одоо хоорондын харилцаа хоорондын харилцаа тэгээ ингээд хандлага нийгэм хал дээр ингээд манай багшийн Батуул багшийн хэлжсэн юм бодлогыг яг л одоо ингээд юу гэж бодцохоо үүл гэж бодцохоо тэгээ ингээд чи яг л ингээд тэнгэр шиг тэрийгээ ингээд ажиглаад таатай таагүй мэдрэмж орж гарах бодлогуудыг яг л энэ гарах одоо үүл гэж бодоод ингээд ажиглаад сурчих юм бол ингээд сэтгэл их амгалан төвшин болтгоо гэд би өмнө нь болохоор яг яадаг байсан юм шиг гэхээр бороо орохоор зэрэг яана тэнгэр юу болчихлоо нар гарахаар өө ингэчлээ гэж нөгөө нэг үүлийг дагаж ингэж зурлаж яваад харчин тэр чин амхар чин тэгээ ингээд тэрийгэ мөх байх хэрэгтэй байсан юм шиг аль эсвэл санагдаад тэр дундаа айгүй савлаад идэг байсан юм шиг байгаа. Тэгээд зарим хүмүүс болохоор зэрэг ингээд бүр ажиглахгүй гэдэг нөгөө үүлээч ажиглахаа удаа тэнгэрийнхаа цагаа гарагч ажиглахаа байлууд амьдралаас тасраа явчихдаг юм шиг байгаа. Зүгээр тэрийг яг байгаагаар нь хараад гүтэрч ивэл гүтэрж ийн халуудч ивэл халуудч ийн гэдгээ одоо мэдрээд ингэж тэгтээ яг нөгөө нэг даш балбаргон хэлдэг шиг тэнгэр шиг бай гэдэг шиг одоо жишээлх юм бол ямар сайндаа өнгөрсөн жил манай ажлын хатан бүвээ юу гэсэн бэ гэхээр ингээд манай ажил дээр ингээд бүр айгуу ингээд нөгөө манай ингээд ажилчид ингээд хийх стомыг хийгээгүй тэгээд тэрнийх нь буруу штор хийснээс нь болоод ингээд би загнууллаад нөгөөдөлч ингээд бамг барьцд ингээд авчиж тэгсэн чинь ингээд би одоо би ингэ чадхаараа л хичээгээл асуудал үүссэн чи яалтаж хэлээ. Тэгсэн чинь ингээд та яг маага болоо чи намайг тэгсэрсэн байна. Тэг би ингээд гүлийцэн угаасаа ингээд өмнө нь ингээд би маш олон зүйл дээр ингээд болохгүй стресстэй байсан. Тийм ингээд стресстэй гэх тэр асуудлыг шийдэж чадахгүйгаас хойш 50 байгаад за одоо би яг юу хийж энэ асуудлыг хамгийн урднаар шийдэж энэ хүнийг хохируулахгүй харин ч одоо тийм алдаагаа засах үе амьдрал ингээд алдаагүй байна гэж байхгүй шүү дээ. Тэг би алдаа болгон дээрээ цүгэрч суугаад өөрийгөө ёо би ямар тэнийг юм бэ гэвэл би ингээд хизээч урагшлахааргүй гэж байгаа байхгүй. Тэгээ энэ их нөгөө нэг олон тойрсон асуудал дундаа сүулдэ яаж би энэ асуудлуудыг шийдэх вэ гэдэгтэй ингээд шантарсны үр дүнд ер нь бясалгал хийгээд тэр дундаасаа би алдаанаасаа зүтгэхгүй амьдралаас зүтгэхгүй энэ бүхнийг одоо тийм хамгийн танараа шийдэл хамгийн танараа ингэж явъя. Тэгээ нөгөө түрүүний бас яг ярьжсэн шиг энэ олон энэ амьдралын сорилууд дунд чинь бууж өгөхгүйгээр ядаж нэг жаргалтай амьдрахын тулд өөрийгөө хайрлаж сурна гэдэг чинь л бараг одоо тэр юм болов гэж бас нөгөө талаасаа ингэ бодож байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө одоо хүчлэхгүйгээр өөрийгөө Спашина бясалгал бол яг үлэмж яг асуучихсан. За утгатай юм билээ. Надад үлэмж тойлтгой боддоор харахгүй л гэсэн утгатай юм билээ. Тэгээ ингээд яг 10 хоногийн хугацаанд завлаад ингээд суугаад өглөө өдөр арай хоолоо идэн мэдээж тэгээд өглөөний 4 цагт босоод бясалгалаа хийн 6 цаг хүртэл яг одоо бясалгаад дунд нь хоол унд 6 цагаас хоолоо өгнө. Өдөр хоолуудаа болоо цагаан хоол шилээ зүлээ. Тэгээ цагаан хоол идэнэ. Тэгээд ерөнхийдөө бол өглөөний 6-аас 21 цаг хүртэл бясалгалтай дунд нь 1 цаг 30 минутын номын айлтгуртай. Тэгээд өглөө өдөр арай хоол цагаан хоол өгнө. Хоол бол үнэхээр гоё юмсан. За тэгээд өглөөний ер нь бол бусад цаг үеийн дандаа бясалгалаа хийн. Хэдэн цаг унтна гинэ? 4-өөс 21-ээс 4 цаг хүртэл. Тэгэхээр чи 21 22 23 24 21 орохгүй шүү дээ. 7 цаг унтж байгаа юм тий. Тийм ээ. Тэгээд за ингээд одоо эндээс ингээд судлаа. Сэн нөө. Баш одоо энийг ингээд эдит хийхэд хасч байгаа таач.
Ингээд за випашина бясалгал болохоор зэрэг үлэмж толтгоо гэсэн утгатай. Тэгээд ер нь бол ертөнцийн гаралтай бүхний шинжлэх төрлийн бясалгал 2500 гаруй жилийн өмнөөс гэсэн да. Тэгээ 10 хоног яг ерөнхийдөө бол бясалгал өмнө нь бол илүү утгатайгаар хийдэг байсан гэлээ. Тэгээд 10 хоногийн бясалгал болохоор одоо дэлхийн бол маш олон улсад салбартай одоо. Тэгэнгүүтээ 10 хоногийн бясалгал болохоор өглөөний 4-өөс оройн 21 цаг хүртэл өдрийн цай мэдээж хоол цайнууд бол байгаа. Тэгээд тэр амралтын бас нэг цагууд одоо нэг цаг бас байгаа. Тэгээд дундуур нь бясалгалын хугацааны дундуур нэг цаг 2 цагийн хугацаанд бясалгал хийгээд 5-10 минут амрна. Ийм заалан байт юм болов аль эсвэл ийм гадаа ингээ уулан дээр гэж. Заалан чи нөгөө амар ингээ уулан дээр гачаал ингээ нэг гадуусан 10 цаг бясалгал гэсэн үг шүү дээ. 10. Тийм ээ. Тэгээд тэрийг бяцлахтаа тэгээд олбог дээрээ сайхан завж суугаад дотгошоогоо өнгийгөөд зөвхөн эхний 3 өдөр болоо запа надны өмнөг амьсгал дээрээ төвлөрөх, амьсгалаа орж гарахыг нь ажиглах. Эхний 3 өдөр бяцлахаа хийгээд төвлөрчөөд дараагийн 3 өдөр нь яг толгойн оройноос хөлнөөсөө толгой хүртэл мэдрэмжээ ажиглаад суун ямар ч мэдрэмж мэдрэгдэжсэн гэсэн хариу үйлдэлээр ажигласан. Тэгээд нөгөө нэг надад үгнүүд нь бас их таалагдсан. Тэг шамглан орших. Тэгээд яг нөгөө нэг мөх бас гэх нэг ингээд таагүй мэдрэмж төрөх юм бол мөх бас тэр чинь хөл хөшин нуруу чилэн тэгээ ингээд хүмслахаас гэж чи ямар ч олон дэвэнтэл юм бодогддээ вэйлэн тэгээ ингээд тэгэл сайхан бясалгаа сууж та тэг шамглан оршоорой мөх бас шүү бүх юм мөх бас шүү гэдгийг санаад хин чанар тэр бүхний шишний албад нэлээд олон сонсч ойлгохоор юм лээ. Нэг удаа яг сонсох юм яг л нэг удаа явж үзэж байгаатай л адилхан туршиж үзэж байгаа. Тэгээд ихэнх нь яг бурхан тэрнээс нэг хамгийн тод үлдсэн юм нь болохоор мэдлэгийг яг ингээ 3 ангилна. Эхнийх нь болохоор бусдаас сонсож ойлгосон одоо мэдлэг, дараагийнх нь болохоор зэрэг өөрийн одоо бусад юмсыг ажиглаад өөрийн оюун санаагаар нэрж одоо ойлгосон мэдлэг, дараагийнх нь болохоор өөрийн туршлагаар нэрж ойлгосон бодит мэдлэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд 3 дахь нь өмнөд тооцсон гэдэг. Би тэрийг ингээ яг сонсдоо хөөх би баг ингээ тэгээд би яг тэрнээс ингээ миний өмнө яг юу юм бэ? Одоо номын үнэн гэж байна, онлын үнэн гэж байна. Тэгээ одоо би бусад хүмүүсээр ингэж байна. Гэтэл ингээд яг бүгд одоо нийтдээ 100 хүн ингээд бяцлал хийгээд сууж байгаа тэр болохоо хүмүүстэй одоо бяцлал гэдэг чинь зөвхөн нэг юм одоо техник багаж хэрэгсэл байгаа байхгүй юу? Тэр багаж хэрэгслийг ашиглаад хин юугаа олборлож байгаа гэдэг чинь бүгд ондоо тий. Тэгээ ингээд яг бяцлал сууж байгаа хүн болгонд өөр өөрсдийн мэдрэмж, өөр өөрсдийн амьдрал бүгд өөр өөрөөр амьдарч байгаа гэдгийг ингэж хүлээн зөвшөөрөөд тэгээд яг өөрийнхөө жинхэнэ үнэнтэй нүүр тулах гэж би бас бодсон. Энэ бас миний энэ бол би энэ миний хүсдэг зүйл, энэ миний хүсдэггүй зүйл, энэ миний мэдрэмж, энэ миний одоо тийм гаднаас одоо надад өнөөж өгөөд миний төрөлд байгаа зүйл энэ бас би өөрийгөө мэддэг гэж бодсон чинь би энийг мэдэхгүй шүү дээ тий одоо тий энэ хүн харин тэр хүн өөрийн одоо амьдралаар туулаад ингээд биеэр мэдрээд одоо яасан зүйл одоо оюун ухаан мэдлэг онл гэдэг чинь ч гэсэндээ миний хувьд жинхэнэ мэдлэг биш байгаад байгаа байхгүй тий тэгэхээр миний хувьд жинхэнэ мэдлэг гэдэг чинь одоо төрсөн цагаас тий өнөөдрийг хүртэлх одоо туулсан тэр мэдрэмжүүд тэр замууд өөр хин ч биш би л одоо мэдэрсэн тэр үнэн чинь миний хувьд үнэн өөрийнхөө туршлагаар нэж ойлгосон үнэн л миний хувьд үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч хэлэх юм бол хүн нэг одоо бусдад батлах гад ахгүй өөрөөсөө ч одоо тийм илүү юм нэхэд ахгүй яг өөрийнхөө замыг одоо тодор харах юм байна гэж бодсон. Тийм ч учраас магадгүй өнгөрсөн цаг хугацаанд байсан дурсамжууд надад маш ихээр орж ирсэн. Аав юм байна, ээж юм байна. Тэгээ надад мэдрүүлсэн одоо миний амьдрал тохиолдсон хүмүүсийн надад мэдрүүлсэн. Гэхдээ энэ бол тэр хүмүүсийн талаарх яриа биш те. Энэ зүйлийг би яаж мэдэрсэн бэ? Энэ зүйл миний хувьд ямар байсан бэ гэдэг яриа бусад хүмүүс нь биш. Одоо жишээлх юм бол энэ одоо би ингээ айгу бэрэг учраас энэ латэ надад амар тийм хүүтэн санагдчихж болон чамд халуун санагдчихж болно. Энэ одоо жишээлх юм бол надад чихэртэй санагдчихж болох чамд ташуун санагдчих болно шүү дээ. Бидний амтлах мэдрэлгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө ингээд нөгөө хин нэгний талаарх яриа биш. Миний ертөнцид яаж хандж байгаа хандлага юм байна. Миний одоо аав ээжигээ ямар одоо нүдний шилээр харж байгаа. Миний одоо тий энэ одоо хүмүүсийг ямар одоо тий одоо юугаар сэтгэл зүгээр хүлээж авч байгаа. Ямар хэмжигдэхүүнээр үнэлж шүүлтүүрээр үнэлж өрлөг өнөтрүүлж байгаа. Хариу үйлдэл үзүүлж байгаа л одоо юу юм бэ?
гэж бодсон гэх юм уу. Чи өмнө нь болохоор ингээд энэ хүн намайг ингэчлээ гэж бодсон чинь би энэ хүнд ингэх зөвшөөрлийг өгөөд би энэ хүнээс ийм зүйл мэдрээд тийм байна. Гэтэл зарим хүмүүс бол тэгээ одоо жишээлх юм бол чам яаж хандснаа ч мэдгүй. Гэтэл одоо миний хувьд ингээд эргээс суучих юм. Би бүр яг ухлаа. Одоо дайрчлаа гэсэн. Энийг